Муур хулган иддэг. Тэгээд хулган муур болдог. Та юу идэнэ? Эдсэн тэр зүйлт нь та болдог. Бие махбодоорч зогсохгүй. Сүнсний төвшөнд хүртэл. Үүний адилаар амьтны айдас тэр амьтны дараагийн төрлийн шалтгаан болдог. Харин хүмүүс хүний төрлийг л авдаг. Маш ховор тохиолдолд 0.1% хүн тахиа эсвэл үхэр өөр ямар нэг амьтан болж төрөх магадлалтай. Нас барах үедээ тахиа эсвэл шувууны аж ахуйн талаар бодож байсан бол тэнд төрнө. Ихэнхдээ ингэдэггүй. Үнэхэрийн ховор тохиолдолд л ингэдэг. Хүн хүний төрлийг л авдаг. Сэтгэл бясалгалын төлөвд байхад бие орхивол та эргэж төрөхгүй. Зүүдэлж эсвэл нам унтаж байхдаа эсвэл сэрүүн төлөвт бие орхивол сэтгэл бясалгалын төлөвт биш байхад бие орхивол сэтгэлд ямар л сэтгэгдэл байна тэр нь бөмбөлөг мэт болж сүнстэй хамт явдаг. Тэгээд өөр биед ордог. Бэлгийн харьцаанд орж байхад тохиромжтой цаг нь болоход сүнс ордог.